Сайн байцгаана уу? Сар шиндээ сайхан шинэлэх гэж байна. За өнөөдөр укулелегээр цагаан сар дуу хэрхэн тоглохыг үзүүлэх болно. Дуунд 6 аккорд ашиглаж байгаа. За эхнийх нь ми минор, ля минор, ре мажор, соль мажор, тэгээ до мажор, сүүлд нь си минор. За энэ 6 аккордыг ашиглана. За ашиглах цохилтын хувьд доошо, дээшээ, доошо, доошо, дээшээ. Тоонд үзүүлээ. 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и. За нэг мөрөнд 4 бүтэн цохилт хийн. Тэгэхээр 3 аккорд байх юм бол сүүлийнх нь аккорд дээр 2 бүтэн цохилт хийгээд яваарай. 4 аккорд байх юм бол мэдээж нэг бүтэн цохилт хийж явна. Дуулж үзцгээе. Цагаан сарын шинийн нэгэн болоод ирэлтээ хөө цагаан эсрэг гаднаад эсрэг тэнгэр бурхандаа мөрөглөөд за нэг иймэрхүү болох нь байна. Өөр бас нэг цохилт санал болгоё. Энэ нь болохоор эрхийн уруугаараа 4-р утсаа татаад доошо дээшээ дахиад эрхийн уруугаар 4-өө татлаа дээшээ доошо дээшээ. За тоонд үзүүлэх юм бол 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3 и 4 и 1 и 2 и 3. За ийм цохилттой. За энүүгээрээ 2 дахь батгаа явж үзье. 2 сарын шинийн нэгэн болоод ирэлтээ хөө гонны эсрэг гаднаад эсрэг хорвоо дэлхийдээ мөрөглөөд за татаж тоглох юм бол бас болно. P-гээрээ 4-р утсаа татлаа I am A M I. За тэгээ P-г дангаараа ангиж татгаас илүү 4 утсаа ерөөдөө арпеж маягаар суулаад татчихвал зүгээр сонсогдно. За нэг ийм таталт болно гэсэн үг. За дуулж үзцгээе. Араван сарын шинийн болох нь байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Ойлгомжгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичиж асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидрээ ажлыг дэмжихээ мартваа. Сайхан шинэлээрээ баярлалаа баяртай.